За манай Дүүрэн театр бол хизээнээсээ шагаан харваагаар уламжлалтай ийм байгууллага. Монгол улсад улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад анхны удаагийн аварга баг нь Дүүрэн театрын баг байд юм аа. Энэ бол одоо түүхэн энэ баримт юунд бичигдсэн байдаг. Батцрын аврагчтай баг гэж Дүүрэн театрын баг анхны улсын аваргад төрүүлж ирсэн. Би Дүүрэн театрт 1986 онд дуучнаар ажилд ороод тэр цагаас өнөөдөр хүртэл шагаан харваагаар хичээллээд үндсэндээ 40 жилийн шагаан харвааг сонирхож байна. За шагаан харваа бол сүүлийн жилүүдэд манай оронд бол их өргөн дэлгэр хөгжиж байгаа. Монгол улсын нийт одоо харваачдад энэ гадаадын орнуудад өргөн дэлгэр бас харж байна. За тэгээд дүрм журмын хувьд сайхан шинжлэгдсэн, зохион байгуулалт сайн болдог. Одоо улсын цол олгох, алдар цол хүрэх энэ арга хэмжээний бол одоо яг дүрм журмын дагуу явагддаг. Шагаан холбоо бол энэ үйл ажиллагаагаа маш сайн зохион байгуулдаг. Өнөөдрийн тэмцээн ч гэсэн өргөн дэлгэр дэг журамтай маш сайхан болж байна гэж би бодож байна. Шагаан харваа гэдэг бол Монголын уламжилт үндэсний наадга тоглоом, спортын төрөл, 93 наадын дөрвөлт төрөлд болж авдаг. Энэ тоглоомоор наацснаар залуу үе бол ахмад үеэ хөндлөх, өв уламжлаа дээдлэх, бие биендээ хүндгэлтэй харьцах, олон найз нөхөд андуудтай болдог ийм сайхан өв уламжлалт хийсэн ийм уламжлалтай тоглоом юм аа. Тэгээ залуу харваач нар энэ спортоор хичээллүүл бие санаа, сэтгэл санаа төлөв төвшин ийм сайхан болж хүмүүждэг ийм уламжлалтай ийм сайхан спорт юм шүү гэж. Тэгээ залуучуудаа энэ спортоор өргөн дэлгэр хичээлж энэ уламжлалт шагаан хадаагаа өвлөн авч яваасаа гэж хүсэж байна. 100 түүчэлэх 100 нэмэтээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтээ.